За үзэг сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухааны таны мэдхийн Одмондөр сувгийн Аадар анир нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөх зандаа болон хөтлөгч Ганцх миний би хүргэдэг. Өдрийн мэнд. За өдрийн мэнд гэнэ. За энэхүү нэвтрүүлгийг та бүхэн маань яг одоо манай Одмондөр сувгийн маань YouTube хуудасаар болон NTV телевизээр мөн нэмээд 83.3 болон 107 гэсэн хостолгооноор сонсож байгаа. Энэхүү нэвтрүүлгийн ивент итгэгчээр Улаанбаатар гурил болон Хушхан брэнд. За эхлэе. Одоос 13 жилийн өмнө болсон явдал. 2012 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Лос Анжелес хотод шоу бизнесийн бүхий л оц цугларчаа. Тэд хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох Грэммигийн 54 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд бэлдэж байгаа гэсэн үг юм. Алдарт дуучин Adele, рэпер Jay-Z, Kanye West тэргүүтээ бүр олон оцд энэ арга хэмжээнд оролцохоор ирсэн. Энэ үед хотын уур амьсгал бүр ингээд баяр хөөр хүлээлтээр мэдээж дүүрэн болж Лос Анжелес хот. Гэвч ёслол болохоос яг ганцхан хоногийн өмнө тэр нэг тансаг Бэверли Хиллс зочид буудлаас 911-т яаралтай дуудлага ирсэн. Хот даяар төдийгүй дэлхий даяар цочирд орох мэдээвсэн. Зочид буудлын ажилтан дуудлага өгөхдөө угаалгын өрөөнд ухаангүй хөвтөж байгаа нэгэн эмэгтэйг олсноо мэдгдсэн. Аврагчид богино хугацаанд ирсэн ч гэсэн харамсалтай нь хэтэрхий оройцсон байсан. Үүнээс хэдхэн цагийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг эмэгтэй бол дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн тодод домогт дуучин Уитни Хьюстон нас барсан гэдгийг мэдээлсэн. 2013 он тий? 12 онд. За тэгэхээр энэ Хьюстон гэж те одоо энэ томод хэрхэн од болсон тухай яриа ирнэ. 1960-ад оны одоо дунд үед за их үед ч юм уу Лас Вегасын нэгэн тайзан дээр рок-н-роллын хаан домогт Элвис Пресли үзүүлбэрээ төлөвлөж байгаа 60-ад онд. Тахим үзэгч дээр дүүрнэ. Тэр байтугай үүдний хэсэг хүртэл хүмүүсийн хөл дарагдана. Бүгд л ингээд энэ хааныг те өөрийн нүдээр харж амьд тоглолтыг үзхийг хүсэж байсан. Элвис Пресли дуулж ихтгэл танхимд аяар уухай хадна, охид бүсгүүчүүд доглон хашгирна. Гэхдээ түүний ард дөрвөн хараас дэмэгтэй арын хоолой хийж дуунд гайхалтай өнгө нэмж. Тэд бол Sweet Inspirations гэдэг хамтлаг. Энэ авьяаслаг дүрэл тухайн үеийн Элвис Пресли, Aretha Franklin, Jimi Hendrix зэрэг хөгжмийн ертөнцийн хамгийн том оддын ард дуулдаг байсан. Үндэ тухайн үеийн хит дуу бүрийн ард арын хоолойг тэд л хийжсэн. Энэ дөрвөн эмэгтэй нэг нь бидний онцгойлон анхаарах ёстой хүн. Тэр бол хамтлагийн гослол дуучин, ер бусын хүчрхэг хоолойтой, бүр Грэммигийн 2 ч удаагийн шагналтай Сиси Хьюстон гэдэг эмэгтэй. Сисиг алдартай тийм уран бүтээлчдийн хамт хотоос хоц дамжин аялан тоглолтоор явж байх үед харин түүний нөхөр болох Джон Хьюстон охиноо өөрөө өсгөж хүмүүжүүлж эхнэр нь ажилдаа явхад. Джон Хьюстон бол урлагийн бас салбарын хүн. Хөгжмийн зэмсэг борлуулж компанид одоо тийм хөгжмийн зэмсэг борлуулалт компанид менежер ажилладаг байсан. Хожим нь тэгээд өөрөө бүр эхнэр болох Сиси Хьюстонийхоо менежер нь болоод The Sweet Inspiration гэдэг хамтлагийн бүхий л ажлыг хариуцсан ажилтдаг хүн болсон ба. Джон Хьюстон бол охиноо тийм нэг хөдөлгөөнтэй дэггүй зантай болохоор нь хүүхэлдэйн киноны дүрээр Ниппи гэж өхөөртөнд дууддаг байсан. Гэхдээ Ниппигийн яг жинхэнэ нэр бол Уитни Хьюстон. Аав ээж хэрэг юм уу? Тий. Би ярин энэ хүний талаар ерөөсөө мэдэхгүй. Наач айгүй сонирхолтой шүү. За. Тий. За, Уитни Хьюстон бол 1963 оны 8 сарын 9-ний өдөр төрсөн. За, Уитни Хьюстоны бол одоо Ниппигийн гэсэн үг шүү дээ. Урлагийн авиас мэдрэмжин тэгэхээр цуснд нь шингэсэн гэж одоо хэлэхэд хэсдэггүй гэсэн үг байхгүй. Нагас талаасааш тэр хөгжмийн ертөнцийн алдартнуудтай их холбоотой байсан. Түүний уран бүтээлийн замд тэд бол хүчтэй нөлөө үзүүлсэн. Одоо Уитни Хьюстоны үеэлэгч нэхэд Америкийн бүр амьд домог Грэммигийн 5 удаагийн шагналтай нэр дуучин Дайан Warwick. Тэдний удам судрыг ингээ сөхөх юм бол одоо тэр ээж нөгөө Сиси Хьюстон тийм үү. Тэгэхээр Сиси Хьюстоны ээж нь энэ нөгөө Грэммигийн 5 удаагийн шагналт Дайан Warwick-ийн ээж хоёр нь болохоор төрсөн ихч дүүс байхгүй. Бүр тий. Тэгэхээр Дайан Warwick урлагийн тайзнаа тод гэлзэж өөрөө бүр Bee-Gees, Elton John, Stevie Wonder зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчтэй бүр хамтран дуулж хөгжмийн ертөнцид маш том байр суурь эзэлсэн ийм хүн байсан. Энэ бүхнээс үзэхэд Уитни Хьюстон бол урлагийн гэр бүл төрсөн төдийгүй хөгжмийн ертөнцийн бүр хамгийн яг суут авиаснуудын нөлөөнд ор өсч тойрнж исэн гэсэн үг. Ямар амар юм бэ те. Цусан даач тэр те, удам даач тэр ээжийнхэн талаас тэр аавынхаа талаас тэр бүр яг ингээд бүрдэж явсараад нэг юм дараагийн шилэгдмэл үеийг төрүүлж явсараагаад тэнд гарч ирсэн байж те. Тэгээд тэд нар чинь бүгд Грэммигийн шагналтай энэ мундаг одоод тэгэхэд энэ охинд одоо нөлөөлнө гэж те яаж нөлөөлөхөө боддогоор те. Ядчил нэр хүнд байна уу байна. Тэгээ байр суурь байна уу байна. Туршлага байна.
За Whitney Houston бол айлын цор ганц хүүхэд байгаагүй. Тэр дээрээ их нэгтэй Harry, эцэг нэгтэй John Michael гэдээ бүр 3 ахтай байсан ба. Тэд ээжтэй ингээ хаяа тусалдаг ч гэсэн New York гэдэг хотын бусад хүүхдүүдийн адилаар тэд гудамжаар тэнүүлчиж, сакс тоглож, найз нөхдөөгөө одоо гараж хонгил зохиоход үдшилэг нийлэлд оролцох дуртай тийм хүүхдүүд байсан ба. Гэтэ харамсалтай нь тэд энэ дөрөв хүүхдүүрээ нилээд багасаа тийм хориотой бодис хүрцдэг болсон байсан. Энэ нөгөө тэр хар арснуудын одоо New York гэдэг энэ дүүрэгт энгийн үзэгдэл байсан ба. New York гэдэг бол Нью-Йорк хотоос холгүй оршдог Америкийн нэгдсэн улсын зүүн үүрэг дээрх нэг жижигхэн хот. Энд юу н харууд их голлон амьдардаг. Тийм болохоор гэмт хэрэг, ажилгүйдэл, ядуурлал их газар авсан газар байсан. Цагдаагийнхан бүр тэр хот руу нэг их бүр зүглээч байдаггүй. Ус төрчиж нэг анхаарал хандуулад байдаггүй. Ер нь тийм нэг орхигдсан гэмээр хот байсан ба. Нью-Йорк гэдэг энэ жижигхэн хотод сүмээс өөр хүний нүд байсах онцгой зүйл ер нь байхгүйсэн. Энэ хотынхан сүмийг л амьдралынхаа гэрэл гэгээ баяр хөөрөө яг мэдэрдэг, зовлон жаргалаа хуваалцдаг цорын ганц орон зай гэж үздэг. Өдөр тутмын энэ хатуу ширүү амьдрал шудраг ус явдлыг хэсэгхэн зурж гисэн мартуулж сэтгэлд амар амгалан авчрах тэр газар зөвхөн тэр сүмэл байсан. Хотын сүмүүд нь мэдээж ихэвчлэн баптист урсгалынх байсан. Тэгэхээр тэнд өрнөх үйл явдал нөгөө Холливуудын кинонд гардаг дүр зурагтай их адилхан. Цуглааны үеэр гослол дуучин одоо эхэлж дуулмагц, найрал дуучин түрэн орж ирээд бүгд л хөгжмийн хэмнэлд автан бүжиглэж үе аллилуйя гэж одоо уухайлдаг байсан. Сүмийн найрал дуучид үе бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулна. Яг тэр үеэр бол энэ хотынхан бүгд цугларч нэгэн дор баяр хөөрөө хуваалцдаг байсан. Өчүүхэн тэр жижигхэн зурс үе гэсэн үг байхгүй. Бусад өдөр нь бол дандаа харвараа тий. Юу ч болж өнгөрдгүй нэгэн хэвийн тэр игэл бор хоногуд солигдсон өнгөрөх энэ хотод сүмийн найралд нь үнэхээр ганц аврал байсан. Тэр ч байтугай сүмүүд нь өөр хоорондоо аль нь илүү чадварлаг найрал дуучтай гайхуулан бүр сүмүүд нь хоорондоо өрсөлддөг. Тухайн үед Нью-Йоркт хамгийн шилдэг найрал дуучтай сүм нь Шин найдвар гэдэг сүм. Энэ бол үнэхээр онцгорч байсан. Итгэмээргүй ч гэсэн энэ сүмийн гослол дуучин уран сайхны найруулагч нь C.C. Houston байсан. Ээж нь. Тэгэхээр би ерөөсөө энэ сүмийг бас нэр харж байгаагүй юм биш үү. Яг мэдээж нэг амьдарч байгаа орчин тэгэл тэр нэг нийгмийн байдал тэгээд тэднээсээ болоод үнэхээр тэр нэг муухай юм живцэн байсан уу байсан л гэдэг шүү дээ. Чи одоо хүртэл үнэн шүү дээ тий. Ил гарсан юм чи. Тэгээд тэр дунд нэрээ сүм дуулаад байдаг кинонууд тий. Тим тэгвэл бас нэг тийм өөр гоё татагддаг юм байж тий. Яг үнэ тий. Ганцхан мөргөл инээ тэрийнхээс ах уу. Өөрөөр тэр чинь яг энэ игэл бор хүмүүсийн яг гэрэлгээ болж байгаа ганц өдөр нөхгүй тэрний юм гариг бол тий. Гоё. Тэгэхээр C.C. Houston шоу бизнесийн томоохон оддын ард арын одоо хоолой хийдэг ч гэсэн энэ сүмд дуулж хоёр ажлыг хоршуулан амьдардаг байсан гэсэн үг. Учир нь C.C. Houston бол үнэхээр гүн сүсэг бишрэлтэй тийм хүн байсан. Хачирхалтай нь ийм их сүсэг бишрэлтэй мөртлөө тэдний гэр бүлд харамсалтай нь хэрүүл маргаан үнэхээр тасардаг байсан. Хоёр ахын хувьд нэгэнд хожимдсан гэж үзээд одоо C.C. болохоор цорын га зохиндоо илүү анхаарал хандуулж бүр хатуу шаардлага тавин чанга гараар өсгөхөр шийдсэн ба. За одоо энэ хөвгүүд бол одоо өнгөрсөн эдний амьдрал бас сүрсэн баг. Ээж нь тэгж үзэж шít. Одоо энэ охин л ганц ааврыг гэж тий. Ингээд охиндоо Библийг цээжлүүлж одоо соло, ритм, блюз хөгжмийг сонсгож одоо бүр октаваас октав руу шилжих тэр өндөр нот авах зэрэг хүн дасгалуудыг тасралтгүй хийлэгдэг болж. Хичнээн ядарч цуцсан ч гэсэн охин ээжийнхээ шаардлагыг бол яг бүрэн даган бүхнийг чин сэтгэлээсээ хийхийг хичээнэ. Түүний тэр тунгалаг хүчрэх хоолой удалгүй ойр хавтан зураадч хүмүүс энэ охин ээжийнхээ шиирийг бүр хатаах нь гарцаагүй гэд тэгж одоо бүр ярьдаг байсан. Гэвч хинч энэ үг нэгэн өдөр биелэлээ олж хөгжмийн ертөнц бүр маш том од болно гэдгийг бол гэтээ төсөөлөг байсан. Тэр өрдөө одоохондоо сургуулийн сурагч байгаа шүү дээ. Үйтний сургуульд бол нэг онцгой сайн сурдаггүй байсан. Нью-Йоркийн сургуулийн хүүхдүүд ерөнхийдөө л хичээл сургуулаа их таслана. Тэгэл сакс тоглож хар тамхи татаж цаг хугацааг өнгөрөөдөг байсан ба. Үйтний өөрөө ах нартайгаа их ойр дотн өссөн. Тэр одоо хоёр ахаас бүр хоёрхан насаар ах Майклаас бүр ерөөсөө салдаггүй хүүхэд байсан ба. Майкл ахаас. Майкл ах нь бүр энэ талаар хожим ингэж нөгөө ярьсан байдаг. Үйтний бол миний сүүдэр шиг дагаж явдаг. Тийм л дүү байсан. Бид хоёр бүгдийг хамтдаа байдаг байсан. Би түүнд машин яаж барихыг хүртэл зааж өгч байлаа шүү дээ. Харамсалтай нь бидүүдээ тэ би хар тамхи хэрглэж ихэлсэн. Харамсалтай нь би дүүгээ бас энэ амьдрал руу чирч гисэн юм а гэж харамсаж ярьсан мэт. Тэр үед цаг өөр байсан.
1980-ад оны үед үүнийг тийм амар зүйл гэж хинч боддгоо байлаа шүү дээ гэж ярьсан байт. Опра Уинфригийн шоунд ярьсан байт. Бүр гашуудан дурсаж ирж. Энэ үед Уитни ердөө нэг 10 орчим настай л байсан. Сургуулийн биеийн тамирын хичээлийн үеэр Уитни ахлах ангийн сурагч Робин Крофорд гэдэг бүсгүйтэй танилцсан. Охинтой яг адилхан нэг анги л охтууд л та. Ахлах анги өөрөөс нэг ганц хоёроор л ихч байж магадгүй. Ингээд энэ хоёр бүр салшгүй дотсонс ч хоёр бүсгүй. Хоёр охин Робин Крофорд гэдэг. Тэд өдөр бүр уулзна. Тэгээд дэлгүүр цуг гэсэн, сакс хамтаа тоглоно, хөгжим хамцаансна гэд юу ч хийсэн хамттай. Уулзахгүй өнгөрөөсөө өдөр бүр тэдэнд баг байхгүй. Цайлган гин зантай Уитни болохоор тэр найзгаа гэртээ байнга шахуурдаг. Робин ч гэсэн Уитни гэрт олонтой очино. Түүний амьдралын үн дүрс төрхтэй гэхдээ танилцчаа. Ах нар нь харт амиг хэргэлдэг. Эцгийнх нь баг л өдөр болгон маргалцдаг. Энэ орчинд Уитни өсөж байгааг тэр Робин гэдэг энэ охин өөрийн нүдээр харжаа. Удалгүй Уитнигийн гэр бүлд хувь заяаг нь өөрчлөх нэгэн том үйл явдал тохиодог. Эцгийнх нь салаад тусын замаа хөөх болт. Тэдний харилцаа аль хэдийн хөндөрсөн. Хоёулаа гэр бүлээс бүр өөр, хоёулаа гадуур харилцаатай болсон. Энэ эцэстээ мэдээ салахад гүргэж юм л да. Эцгийнхэн салд харин Уитнид үнэхээр хүнцгэлт болсон байдаг. Тэр ихэнх цагийг өрөөндөө ганцаар өнгөрүүлж, харт амиг хэрэглэн, хөгжим давтаж өөтөр гүнгээ тайлдаг болсон. Гэтэ ганц тайвширлан нөгөө сайн найз охин болох Робинтойгоо уулзах байсан. Тэдний нөхөрлөл цаг хугацааны ирэхээр улам гүнзгийж, жирийн найзын холбоон сайлсан бүр их дотн харилцаа болж хувирсан. Робин Крофорд хожим Уитни Хьюстонтэй өнгөрсөн он жилүүдэд дурсаж түүний нас барсны дараа хэвлүүлсэн номондоо ингэж нэг бичсэн байт. Нэг өдөр би Уитни намайг гэртээ дуудсан. Эцгийнх нь эцгүй байлаа. Тэгээд бит хоёр үнсэлцэн гэд. Тэр ном дээр тэгж бичсэн байдаг. Ямар дотн харилцаа. Бүр бидний бодож исэн дотн харилцаас илүү гүнзгий дотн харилцаач биш магадгүй. Гэтэ энэ бүхэн бол хожимын явдалтай. Тухайн үед бол Уитни ирээдүйд юу хийж байгааг үл мэдэх тэр гин цайлган мөрөөдөлд авцсан л охин байсан. За ингээд Уитни 11 наснаас эхлээд ээжийнхээ хамтаар сүмийн найрал донд арын хоолой хийж эхэлжээ. Бэк вокал дуулж эхэлсэн гэсэн үг. Удалгүй гослол дуучны байр суурийг эзлэх хэмжээнд бүр хүрч байгаа. Маш хурцтай. Яг л эн чинь бүр төрмөл шүү дээ. Нэг нь Нэм гаргийн мөрөглөө үер. Нөгөө найз нь болох Робин Крофорд бас сүмд ирсэн байт. Уитни тайзан дээр гараад гослол дуулахад түүний дуу хоолой нь ер бусын цэвэр тунгалаг өөгөө төгс. Түүнийг бүр өндөр өнгөнд хүрэх агшинд сүмийнхэн бүр сэтгэл догтлон бүгд уухалж аллилуйя гэж дэмжиж байгаа. Энэ бүхнийг бишрэн харсан тэр найз Крофорд нь Уитнигээс бүр гайхаа асууд. Чи яаж ингэж дуулж чаддсан юм бэ гэд. Тэгсэн Уитни нэмсгэлээд жохоо охин штт. Тайзны эсрэг хан дээр байгаа үлгөөтэй цаг руу заагаад харж байна уу? Урт зүүн 6 дээр ирэхэд би зүгээр урагшаа нэг алхахтай. Дараа нь би нүдэ ханаад тэгэл зүгээр л дуулдаг. Өөр нэг онцгийн гой зүйл хийдэггүй дээ. Хэрв гой санагдсан бол тэр дуу сайн бүтээл байсан гэсэн үг. Гэл маш даруй хариулт. Энэ гэхдээ юу гэсэн үг гэхээр Уитни Бурханаас заяасан хосгүй авяасаа үнэлж мэддэггүй охин байсан. Угаасаа зүгээр үгээл хүн болгол тэгдэг байлгүй дээ гэсэн байрын тий. За хоёул хамтран хэсэг танилцуулаад үргэлжлүүлээ тэхөө. За тэгээ. За манай нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Улаанбаатар гурил компани хамт олон маань оролцож байгаа. Гэхдээ энэ удаад бол танилцуулж байгаа бүтээгдэхүүн болохоор Mom Beef гэх брэнд байгаа. Танах яадаг нөгөө нэг өвлийн идэж мэдж юм махчлоо яаж үлддэг вэ? Нэг авдаг болохоор мэдэхгүй шүү. Харин би бас нэг тийм оролцоод байдаг. Яг манай найз нөхөд ингээл өвөл идэж боллоо чи авах уу гоо за тэрнээс навч энэс навч гэдэг ингээд аваад байхгүй. Булганы тишгээс авд юм бүр. Заримдаа болохоор би заавал ингээд өвлийн идэж мэдж аваад ингээд удаан байлгаж яхаар дандаа юм шинэ мах аваад болдгоо бахта тий нэг 7 хоног ч 14 хоног шинэ мах аваад болдгоо бахта гэж боддог байхгүй. Тэгээд байнга дэлгүүрч бас орж чадахгүй. Тэгсэн чинь энд танилцуулж байгаа бүтээгдэхүүн надад айгүй сонирхолтой санагдаад байна. За Mom Beef брэнд гэдэг нь яадаг юм гэхээр Монгол улс дахь эрчимдсэн мал аж ахуйг хөгжүүлэх анхдагч байгууллага бөгөөд хамгийн гол нь шүү дээ. Эрүүл ахуйн чанарын шаардлагад нийцсэн антибиотикийн үлдэгдэлгүй эрүүл үхрийн махыг зах зээлд нийлүүлж махны жижиглэн худалдааны эрүүл ахуй чанарын стандартыг агшин төвчөнд гаргах ийм зорилготой ажиллаж байгаа хамт олон юм. Тэгээ ингэдэм байна л да. Одоо бид нар төсөөлөхдөө нэг юм өхрийн ферм байлаа гэхэд нэг багаас нахуулаад өхөр авчиралтай тэрийгээ тэгэл ингээл тижээгээл ингээл одоо юунаас ч гаргахгүй те тэгэл ингээл мангар их махны чиглэлээр нь явуулж байгаа ингээл мах болгож ирдэг юм баг. Тэгэхээр зарим нь болохоор бэлчээрийн мал биш учраас наа чи ингэдэг штэ тэгдэг штэ чанар юм байхгүй ам байхгүй ч болгодог штэ. Гэтэл энэ болохоор малчид 18-аас 24 сартаа энэ шүдлэн ийм баг өхрүүдээ одоо хэрээр ингэж
бэлчээрлүүлж жагаад аваачж өгдөг юм байна. Тэгээ аваад ирэнгуут нь 10 хэдэн төрлийн юм шинжилгээ байнга аваад нөгөө нэг эрүүл байна уу яаж нэг шинжилгээг байнга аваад за тэгээд яг нөгөө зохисныхан дагуу одоо нөгөө хоол хүнсний тэр юм өгж жагаад яг ийм байдлаар махыг нь гаргаж ирдэг. Ийм төрлийн одоо брендийг одоо хөгжүүлж байгаа газар маань Улаанбаатар гурилын хамт олон маань юм байна л та. За тэгээд Monbeef брендийг сонгох шалтгаануудыг танд хэлж өгье гэж байгаа. За энд юу байдгийг гэхэлэр 100 хоногийн турш нэг юм явагддаг заяа. Тэр үхрэн дээр тэжээлийн мэрэгжилтэн үхрийн жингийн нэмэгдэл тохирсон тусгай тэжээлийн жор боловсруулсан одоо хооллолтыг өдөрт 4 удаа өхөртөө өгч байгаа. Тэгээ малын эмч байрлан ажиллаж эрүүл мэндийн үзлэгийг тогтмол хийдэг тул үхрийн биед малын эмчийг хяналтгүй эм тарилга хийлгдэг. Ингэснээр махны буглаа үүсэхгүй антибиотикийн үлдэгдэлгүй бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрдэг. За 3 дахь нь болохоор гадны бохирдлоос сэргийлэх, махны чанарыг шинээр нь удаан хадгалах, ариун цэврийн шаардлага хангасан эскийн савлгаанд савладаг зэрэг эцсийн бүтээгдэхүүн болох бүх шат амжилтад нь стандартыг баримталдаг. За 4-р нь болохоор үхэр худалдан авалт, тээвэрлэлт, үхрийн фермийн үйл ажиллагаа, тэжээл бордох үйл ажиллагаа, төхөөрөлт, үйлдвэрлэл, савлгаа, борлуулалт, түгээл зэрэг тэжээлийн түүхийн эдээс эцсийн бүтээгдэхүүн болон хэрэглэгчийн гарт очих үйл явц зөвхөн компани мэрэгжилтнүүдийн өөрсдийн оролцоогоор ажилладаг. Тэгэхээр одоо дундуур нь ямар нэгэн тээвэрлэгч гүрүүшиг гэсэн хүмүүс орохгүй. Энэ яг энэ компани өмнөөс л ажиллана. Тэгээд энэ бүтээгдэхүүн ямар нэг асуудал гарах юм бол шууд компани واخхгүй. Тэхийн тулд бүгд ийм найдвартай яг хариуцсан хүмүүс нь ажилладаг гэсэн. Дээрээс нь нэмээд 15 төрлийн одоо ангилж савлсан бүтээгдэхүүн болон стейкний махыг хэрэглэхэд хялбараа жижиглэн савлаж хэрэглэгчдэд илүү ойртон сүлжээ, жижиглэн дэлгүүрүүдэд худалдаалдаг. Тэгэхээр одоо нэг стейкнийх болон чанарх нэтрээг төрлөөр бүгднийг ангилждаг гэсэн үг. Тэгэхээр одоо би бүтэн үхэр аваал те өөрөө эвдэл ингээд янзлах надад тэгээд завж болдохгүй надад тийм үхэрж байхгүй би тэгэж чадахгүй. Тийм тэгэхээр ингээд бэлдээд тавьсан юмуд байх юм бол бүр л илүү амар. Тэгээд илүү дутуу юм байхгүй хэрэглээнд нийцсэн юм байх юм бол худалдаад авахд амар байхгүй. За тэгээд хаагур худалдаалтын гэхээр номингийн сүлжээ дэлгүүрүүдээр, Эфесийн сүлжээ дэлгүүрүүдээр, Оргил, Сансар, М-март, Вэлмарт, хам бүрэгдэхүүн сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбаруудараас худалдаалдаг юм байна. За ингээд Улаанбаатар гурилын хамт олондоо баярлалаа. Monbeef friend одоо танилцуулга та бүхэнд хүргэлээ. За ингээд Whitney Houston тий. Удалгүй ээж нөгөө Sweet Inspiration гэдэг хамтлагийнхаа одоо тэр нөгөө back вокалынхаа бүрэлдэхүүнд нь охин авч явт. За одоо нөгөө өөрийнхөө нэг шилдэг дөрвөлийнхэн тий. Тэгээд одоо бүр Whitney нэмэгч. Ингээд эдгээр чинь одоо аялын тоглолт хийж байгаа гэсэн үг. Нөгөө томоодууд яард. Ээж нь яавч гэсэн дагуулаа л тий. Whitney сайжрахын хэрээр мэрэгжлийн бүр тайзыг одоо мөрөөддөг болж. Нэг өдөр ээж тэгээ бүр энэ тухайг нухастай ярилцдаг. Ээж нь түүнээс чи зүгээр л дуучин болохыг хүсэж гинөө эсвэл шоу бизнес ертөнцид нэвтрэхийг хүсэж гинөө гэж асуудаг байхгүй. Тий. Зүгээр дуучин болохыг хүсэж гинөө эсвэл шоу бизнесийн ертөнцид нэвтрэхийг хүсэж гинөө гэж. Чи зүгээр тэр олон мянган одоо дуучдын нэг л болохыг хүсэж байгаа юм уу? Эсвэл тэр бүр урд гарахыг хүсэж байгаа юм гэж асууж байна баг тий. Хамгийн гол нь энэ Whitney энэ одоо саяны асуултын ялгааг сайн мэдэхгүй байсан ч гэсэн эргэлзэхгүйгээр би бүхэнд танигдсан алдартай дуучин болмоор байна ээж гэд. Тэгсэн ээж нь их бодлогширсан хэвээр намуухан дуугаар ингэж хариулт. Шоу бизнес хатуу маш хэцүү ертөнц. Эцэстэн чамайг энэ ертөнц нуугчин дарж мэднэ шүү дээ гэсэн. Ээж нь үнэхээр үнийг сайн мэддэг гэсэн. Олон алдарчнууд ярд одоо back вокал хийж явсан CC тий энэ шоу ертөнцийн золиос шудар бус тоглоомыг өөрөөнүүдээр хангалттай харж яг хангалттай мэдэрсэн нэгэн байгаа. Гэхдээ тэр алдрын оргилд гарсан уран бүтээлчд бас хэрхэн элбэг хангалуун гачигт зүйлгүй амьдрдгийг ч бас мэднэ. Ямар ч сан тэр мөчөд Whitney ээжийнхээ үгний тэр жинхэнэ утгыг бүрэн ойлгоогүй ч гэсэн удахгүй яг энэ зам ямар бэрхшээл сорил тэр дүүрэн болохыг ухаарах цаг нь одоо удахгүй ирэх. Ээж нь бол амар хэлж чинь тий. Ингээ CC охиноо загварын агентлагт явуулсан баг. Олонний анхаарлыг татахын тулд бүхий л боломжийг ашиглаж байсан гэсэн үг. Ячаад Whitney Houston яг одоо энэ өсвөр наснда 86, 60, 86 гэдэг төгс биеийн харьцаатай загварын ертөнцийн стандартт яг нийцсэн тийм гоо сайхан биетэй. Загварын ертөнцийн Whitney Houston бүр ихэнх амжилт олоод Seventeen, Glamour, Cosmopolitan зэрэгтэй сэтгүүлүүдийн бүр нүүр хуцсыг чимсэн анхны хар арьс эмэгтэйчүүдийн нэг болж. Түүний годамж төр бүр хүмүүс мэрсэр таньж эхэлж байгаа. Зүгээр загвар одоо өмсгчөөрн шүү. Гэсэн хэдий ч түүнийг жинхэнэ хүсэл тэмүүлэн мэдээж дуугч байгаа шүү дээ. Ингээд Whitney 19 нас хүрэх жилээ Нью-Йоркийн нэгэн шөнийн клубт Sweet Inspiration гэдэг хамтлагийн арын хоолоорыг ингээд дуулж байгаа. Тэр үед Arista Records-ийн менежер Clive Davis гэдэг нөхөр түүний ер бусын хүчрэх хоолой тэгээд гол нь тайван өөртөө ихтэй байдлыг анзаарсан ба. Тэр клубт ингээд удирдлагатаа би ер бусын хоолойтой хүн олчихлаа.
Энэ залуу бүсгүй ирээдүйд бидэнд олон саяын яшиг авчирна. Нэг гим нь тэр хар арьстай юм байна. Олон таниулахад ихэр хэцүү гэсэн үг. Гэхдээ хідүүлээ оролдоод үзэх хэрэгтэй гэд тэгээ удирдлагатаа мэдгэж. Удирдлагууд нь за түр шалгаж үзээгээд Хьюстоныг шалгаж үзэж. Үнэхээр алмарс бүгдээр гарцаагүй шижир алт осноо бүгд ухаарч. Ингээд маш хурцтай бүр өтөр дүрэн гэрээ байгуулж. Ингээд Уитни Хьюстон нөгөө ээжийнх нь аль замаар нь явах уу гэдэг тэр замаар буюу шоу бизнес ертөнцид ингээд анхны алхмаа хийж. Амбиц гэдэг байгаа чи энэ байхгүй уулна тий. Чи хаа хөрмөрөн тэрнийхээ тулд чи ингээд зөвхөн ганц дуулдаг байхгүй нь шүү дээ. Загварлуун оронд ингээд хүмүүст харагдахын танигдахын тулд олон 10 тишээ сум тавьж үзсэн тий. Ингээд тэгээд айгүй олон их юм хийн гэдэг хамгийн цаатын зорилгоо ойлгоцсон. Тий. Гэхдээ 1980-аад он бол арьс өнгөөр ялуулан гадуурхах тэр үзэл маш хүчтэй хിവэрэ байсан. Хар цагаан арьснуудын хоорондох заагийг гэхдээ арилгах нэг онцгой арга зам ер нь хүн болгонд хэрэгтэйсэн. Энэ одоо арьсны өнгийг те ингээ ялгуурлах энэ заван үзлийг яаж болиулах вэ гэд хүн болгон бодож ирсэн. Ингээд Arista Records компани Уитнид хандаад чи бидний өгснийг дуул. Тайзан дээр чи өөрөөр байхад хангалттай. Гэтэ бидний өгсөнд уг дуулна. Чиний дуулах чиглэл тэгэхээр pop байх болно гэж хэлдэг байхгүй. Ингэснээр хар арьс бүсгүй цагаан арьснуудын дуртай pop дуунуудыг дуулах болсон шалтгаан тэр. 1983 оны 3 сарын 28-ны баасан гариг үуч Америк даяар The Mary Griffin Show гэдэг одоо нэвтрүүлгийг үзэж байгаа. Бүр Америк даяар үзэж энэ шоуг. Уитни Хьюстон энэ нэвтрүүлэгт Home гэдэг дуугаараа анх удаа телевизийн дэлгэснээр гарч байгаа. Түүний тэр байгалийн тэр сэтгэл татам төрх бүр 5 октавын хоорондох тэр өргөн цар хүрээтэй хоолой нь студид цугласан үзэгчдийг бүр суудлаасаа босч алга таших хэмжээнд бишрүүлж тэнд үзэжсэн гэртээ үзэжсэн хүмүүс хүрт бүгд уулгаалцж. Энэ нэвтрүүлгийн дараа Уитни Хьюстоныг олон арга хэмжээнд одоо өөрчлөх болно. Америк дээр үзсэн. Очсон газар бүртэн түүнийг гэхдээ Сиси Хьюстны охин биш те өө нөгөө Дайн Воркийн үеэл биш те гэд нөгөө домгууд нь тэд нар учраас тэгж танилцуулаадсэн. Өөрийн нэрийг бие даан таниулахын тулд тэгэхээр Хьюстон би Уитни Хьюстон штэ гэж одоо хэлмээр шүү дээ. Тийм учраас 85-нд анхны цомгоо Уитни Хьюстон гэж нэрлсэн шалтгаан тэр. Ингээд анхны цомог нь Уитни Хьюстон гэдэг нэрээр гарчаа. Үүнээс хэдэн жил юм 81 онд MTV сувг нээгдсэн видео клипийн 90-ийг эхлүүлсэн байна. Тэгээ энэ чинь 4 жилийн дараа яг MTV сувг гарснаас хойш. Ингээд гэхдээ эхний 2 жилийн хугацаанд энэ MTV сувг цагаан арьс уран бүтээлчдийн дуу гэж гоошлон гаргаад арьс өнгөөр ялварлан гадуурхаж байна гэдэг шүүмэлт аль хэдийн өртөөдсөн. Тэгсэн 1983 онд бүр суут одоо домогт бүр дуучин тэгээ Дэвид Боуи MTV-д нэг өөрөө MTV-д өгсөн ярьцлаганда олон хар арьс уран бүтээлчд маш сайн видеонд хийдэг гэсэн тэднийг танаа MTV гаргахгүй штэ гэд шууш хүмжилсэн. Эндээс тэгээд тэд юм ойлгож гисэн. Энэ үед бүр Майкл Джексны клипүүч телевизийн эфир гарахад тийм бэрхшээлтэй үе байсан. Тийм юм байна. Тий. Гэсэн хэдий ч Джексны амжилтын дараа Майкл Джексны амжилтын дараа ч гэсэн. Гэхдээ хар арьс эмэгтэй дуучдын телевизийн орон зай хомс хэвээрэл байсан. Гэхдээ Уитни Хьюстон л энэ саадыг давчруулж хөгжмийн телевизийн салбарт тий энийг өөрчилсөн хүн. Тэр нөгөө өтгөн татцсан байгаа мананг задлсан гэсэн үг шүү дээ тий. Уитни Хьюстны анхны цомог эхэндээ нэг амжилттай борлогдоогүй байсан ч гэсэн You Give Good Love гэд одоо тэр хоёр дахь синглэрээ олонний анхаарлыг татчих чадсан ба. Энэ дунд Billboard chart-ын шилдэг 100 дууны 3 дугаар ч гисаад улмаар цомог нь өөрөө Billboard chart-д 14 7 хоногийн турш 1 7 хоног биш 14 7 хоногийн турш цомог нь тэргүүлж эхэлтэ. Дэлхийд даяар 25 сая хувь ингээд Уитни Хьюстон цомог зарагдана. Ингээд Уитни Хьюстон цомог нь хамгийн амжилттай дебют цомгуудын нэгээр ингээд түүхэнд бичигдсэн юм уучтай. Уитни Хьюстон мэрэгжлийн менежертэй болох тийм шаардлагатай болж байгаа шүү дээ. Тэгэхээр ээж нь миний охинд надаас өөр менежер хэрэггүй гэж мэдгэж байсан ч гэсэн удалгүй яг аль биесны менежер нь буюу шинэ менежер нь аав Джон Хьюстон яг одоо менежер орж штэ. Хөө. Джон Хьюстон Enterprise гэдэг компаниг байгуулад бүх гэрээ хэлцээрийг яг энэ компаниараа дамжуулан хийж эхэлдэг. Джон Хьюстон бол охиныхон тэр зураг авалт, эфирийн бичлэг, ярьцлагыг одоо тэр болгоны цагийг товлох тэр ажлыг хариуцна. Уитни Хьюстны брэнд одоо яг тэр имижийг нь болохоор одоо ээж нь Сиси ингээд хариуцсан. Ингээд хэдий энэ хоёр гэр бүл салсан ч гэсэн яг охиныхон төлөө бол яг нэгдээд яг хамтдаа ингээд зүтгэдэг. Охин аргагүй шүү дээ. Асар орлоготой тим бизнес болж хувирж байгаа охин нөр. Гэр бүл нь урд өмнө бүр хизээч үзээгүй тэр элбэг дэлбэг амьдрал умбаж эхэлж.
Сиси, Жон хоёр бүр ярьцлага өгөх бүртэл манай Хьюстны гэр бүл эв нэгдэлтэй Уитнигийн баг нас үнэхээр аж аргалтай байсан гэх мэтээр одоо ярьж тэр нэг Уитни Хьюстны эерэг имижийг бүрдүүлэхийг хичээгээд байна. Уитни Хьюстны арын албанд эцэгээс нь гадна нөгөө түүний багын найз нөгөө Робин Кроуфорд гэд бүсгүй чухал үүрэг бас гүйцэтгэжсэн. Робин Кроуфорд бол энэ нөгөө Уитни Хьюстны энэ одоо нэг хүнийг дагсан маш том бизнес болчихсон дэлхийг хамарсан. Энэний яг уран бүтээлийн захирлын албыг Робин Кроуфорд хариуцдаг. Уитни карьерийн амжилтанд үнэхээр үнэтэй хувь нэмэр орсон бүсгүй юм бас. Кроуфорд олонний анхаарлаас зайлсхийж ярьцлага өгөхөөс татгалздаг байсан. Найзаагаа тэр хатуу ширэм шоу бизнес ертөнцөөс мөн хамгаалахыг хичээдэг байсан. Яг л гинэн хонгор Уитнид нөх хүүхэд нас одоо дууссан. Бодит амьдралын сорилтуудтай нүүрт тулах цаг ирснийг Робин Кроуфорд л маш сайн ойлгож байсан учраас түүнд яг энийг ойлгуулахыг их зорддог байсан. За ингээд анхны цомгоор Уитни шилдэг pop дуучин гэдэг төрөлд Грэмми хүртэж. Ингээд бүр өөр 5 төрөлд American Music Awards-ыг бүр өөр юм болгож. Энэ мөчөөс хойш түүний хинч Сиси Хьюстны охин гэж дуутгаа байсан. Эсвэл Diane Warwick-ийн нөгөө Wheelers гэж хинч дуутгаа байсан. Учир нь Уитнигийн нэрийг зүгээр зарлах төдийл үзэгчд бүртээ уухаалan орж, нийжигсээ алга ташилтаар хүлээн авч тэр өөрөө одоо нэгэнт танигдсан супер стар болсон. Шагналаа гард авахта эцэг ах нараасаа гадна Робин Кроуфордд онцгойлон талархал илэрхийлдэг. Гэтэл энэ сэтгүүлчдийн анхаарлыг татж иргэд. Энэ юм бүсгүүд талархал илэрхийлж байгаад. Нөгөө чинь Робин Кроуфорд ч өөрөө нэг элдв сэтгүүл соёнд ярьцлага өгдөг юм биш шүү дээ. Үүнээс хойш хэвлэлийнхэн Кроуфорд хэн болохыг бүр наривчлан асууж янз бүрээр шалгах болсон. Хаач явсан сашгүй хамт байх тэднийг анзаарч нөгөө шар хэвлэлийнхний сониуц зан хөдлөөд элдв таамаг дэвшүүлж эхэлжээ. Хэдийгээр Уитни Хьюстон түүнийг энэ миний хамгийн сайн найзтай гэж олон удаа тайлбарсан ч гэсэн нөгөө дөөлөн шууган илэрхийлдэг нөгөө сэтгүүлч чинь энэ хангалтгүй. Тэгээд тэднийг сэтгүүл дээр энэ хоёр лесбиан байна гэдэг сенсацтай гашдаг тавиад ингээд олонний анхаарлын төвд оруулаад ичдэг. Нөгөө нэг хатуу нь одоо хэлчих тий. Ээж аав нь энийг мэдээд байгаа учраас тэнд баг насныг сайхан байсан гэдэг ингээд хамгаалах гэж хэлээд шүү дээ уулын амьхандаа бас. Энэ мэдээ сэтгүүчдийн алхам бүртээ ухаж төнгөсөн тий. Одоо элдв асуулт асуудаг. Ингээд энэ ингээд шууганууд одоо Уитнийг хямрааж эхэлж. Хьюстон бол шоу бизнес ертөнц ийм харгасхтуу гэж төсөөлөг байсан баг. Гэхдээ нэгэнт нөгөө замдаа гарсан учраас энэ галт тэрэг зогсох аргагүй басныг бас ойлгож байгаа. Хэд хэдэн жилийн одоо уртаар хийсэн те одоо гэрээ хийгдсэн байгаа. Хоёр дахь цомгийн ажил нь эхэлсэн байгаа учраас тэр урагшаал явах хэрэгтэй. Гэвч Робин Кроуфорд хожим Уитни Хьюстнийг дурсаж түүний нас барсны дараа хэвлүүлсэн нэг ном байдаг. Тэр номд ингэж үтсэн байд. Бид бие биедээ нууцаа, мэдрэмжээ хамгийн эрхэм нандин бүхнээ хуваалцдаг байсан. Бид зөвхөн гэхдээ найзууд байгааг. Бид амаргууд байсан. Бид нэгнийхээ үед бүх зүйл нь байсан. Хамтдаа байхдаа л бид өөрсдийгөө бүрэн дүр мэдэрдэг байлаа гэж олон жилийн турш тэр нэг таамаг эргэлзээ дагуулж ирсэн тэдний харилцааг үнэхээр илчилсэн байдаг. Тэгэхээр энэ хоёр үнэхээр дотно амаргууд байсан тодорхой байдаг. За ингээд Уитни Хьюстон хоёр дахь цомог болох Уитни гэдэг нэртэй цомгоо 1987 оны 6 дугаар сард гаргасан. Энэ Америкийн нэгдсэн улс болон Их Британий Billboard 200 чарт шууд тэргүүлсэн. Ингээд шууд тэргүүлсэн анхны эмэгтэй уран бүтээлчийн цомог болж түүхэнд. Энэ цомгийн энэ синглүүд нь бүгд Billboard Hot 100 чарт тэргүүлсэн мэт бүр дөрөв дун. Уитни гэдэг энэ цомог нь Америкт 9 платинум цомгийн гэрчлэгээ авч дэлхийд даяар ойролцоогоор 20 гаруй сая хувь борлогдсон байдаг. Түүний амжилт Beatles, Bee Gees хамтлагуудыг рекорд хийвцдэг. Энэ харин тэр хил ам тэр дуйлан шууган ч бас байх ёстой оц юм шиг байгаа юм а тий. За хоёул хамтран хэлцээ танилцуулж байгаа. За тэгээ өргөжлүүлье. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр Хушган брэндийн хамт олон маань ажиллаж байгаа тий. За бит хоёр сүүлд Хушган брэндийнхэн бас нэг гоё шинэ бүтээгдэхүүнийхэн нээлтэн дээр шангилаад хийсэн шүү дээ тий. Тэн дээр бас очсон. Хамт олон айгүй гоё хамт олон ярилцахад гоё тухтай тэгээд айгүй гоё юм ээлдэг хамт олон байлээ. За тэгээ манай Адрайнер нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр орж ирж байгаад бас талархаж байна. За Хушган брэндийн хамт олон бол ер нь бол одоо 10 гаруй жилийн турш
одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүсгэн байгуулалтын цагаас хойш энэ хуш модны самар, самрын чөмөг зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн 20 шат дамжлагаар боловсруулан үйлдвэрлэж дотоодын болон гадны хэрэглэгчдэд хүргэдэг үндэсний үйлдвэрлэгч компани бөгөөд энэ оны 2 дугаар сарын 27-28-нд цоошин бүтээгдэхүүн буюу хусны самрын тосоо олон нийтэд танилцуулсан. Хушны самар Тий, тэн дээр хоёулаа очсон тий. Хушны самрын тос нь. Тий. За тэгсэн чинь хушны самрын тос нь Монгол орны онгон дагшин байгальд ургасан хушны самраас хүйтний аргаар шахах технологиор үйлдвэрлэсэн 100% органик онцгой бүтээгдэхүүн юм а гэж. Омега 3, 6, 9 тосны хүчил. Дээрэс нь витамин Е, манган, магний, зис, цайр зэрэг хүний эрүүл мэндэд нэн шаардлагатай эрдэс үз, амин дэмэр баялаг байдаг. Энэ чинь нөгөө хусны тос гэхээр манайхан нөгөө хоол хийдэг тос гэж уул нь ойлгоод байсан байхгүй би очихдоо. Тэгсэн чинь гүү юм байна. Шууд нөгөө ууж хэрэгэлдэг тос ууж хэрэглэн эсвэл одоо ногоо салаатандаа ингээд хойлдсон шүү дээ. Тийм хутгадаг тийм тэгж иддэг тос юм бэлээ. За тэгээд энэ омега 3, 6, 9 гэдэг тосны хүчлийн өндөр агуулмжтай болохоор энэ зүрх судас, хоол боловсруулах замын өвчлөлийн эсдлийг бууруулдаг, бодисын солилцооны системийн эмгэгээс бас уучлан сэргийлдэг ийм ашиг тустай байдаг. Байгалийн антиоксидант буюу витамин Е, амин дэмийн агуулмж нь бусад төрлийн ургамлын гаралтай тостой харьцуулахад 5 дахин их учир биеийг хоргоожүүлж, дархлааг дэмжиж, хорт хавдрын эрсдлийг бууруулахад нэмэртэй байдаг. Хусны самрын тосонд агуулгадаг хамгийн онцгой нэгдэл нь пинолины тосны хүчил гэж байгаа. Энэ пинолины гэдэг нь болохоор хоолны дуршил бууруулж өлсөх мэдрэмжийг багасгаснаар жин хасах, жингээ барих үйл явдлыг дэмждэг. Мөн цусан дахь холестерины хэмжээг бууруулж инсулинийг тогтворжуулснаар чихний шижин өвчнөөс уучлан сэргийлэхэд ач тустай. Яг энэ дээр сая дурддаад байгаа 3-4 юмуд сүүлийн үед Монголд айгүйх яригддаг болсон шүү дээ. Тэ энэ хорт хавдар гэж байгаа, тэр нэг чихний шижин гэж байгаа энэ мэн чинь айгүйх яригддаг болсон. Гэтэл бидэнд ер нь бол энэ хушны самар гэдэг чинь дэлхийн цөөхөн оронд байдаг. Монгол азтай байхгүй юу? Бүр гарын 5 уранд багтах цөөхөн оронд байдаг. Тийм. Маах нэг хушмод гэдэг нэг нэвтрүүлэг хийсэн ба шүү. Тэр YouTube дээр маахан хайгаараа тэрэн дээр яг мэрэгсэн орж ярьсан. Тэр бүр үнэхээр гайхалтай дуур. Хушмод хаасаг үйж болно зүгээр. Гэхдээ манай дургадаг нь онцгой гэдэг байгаа байхгүй. Энэ бүр дэлхийн хэмжээнд үнэхээр цөөхөн. Тэгэхээр энэ манай дургадаг хушмод нь онцгой, тэрний самар нь бүр онцгой гэдэг байхгүй. Өөр гэдэг. Бид нар нөгөө нэг Монголоо дэлхийд бас харуулах гоё онцгой зүйл нь энэ хушмод байж болох юм билээ шүү дээ, тий? Бид нар нээлтэн дээр тэгж хийж байгаа сонссон. Тэгэхээр яг бидэнд ийм онцгой байгаль, онцгой гоё зүйлээ өгсөн байгаа, бэлэг өгсөн байгаа. Энийг хэдүүлээ яг одоо нэг хэрэгтэй дэлхийд нь яаж боловсруулад юу юунд хэрэгэлдэг юм бэ? Тэр одоо юмныхын дагуул манай үндэсний үйлдвэрлэгч компани хийгээд байна гэсэн үг. За тэгээд хушгин брендийн 100% органик хүчний самрын тос нь өдөрт 1 удаа хүнсний нэмэлтээр шууд ууж хэрэглэх, ойролцоогоор 1 сар хагасын хэрэглээ болон салаад, зууш, хоол болон мөн соусанд шууд нэмж хэрэглэдэг. Арьс болон үсний ачилгааны бүтээгдэхүүн нэмж баяжуулвал гялалтсан эрүүл торилгоор арьс үстэй болно гэж байгаа. Одоо хушгин брэнд цаашдаа юу хийж байгааг баг харуулж штэ тий. Бидэнд ийм гоё ид хиттэй зүйл байгаа учраас. За ямар ч худалдаалж байгаа цэгүүдийн танилцуулчих. Home Plaza-гийн нэг давхурд байрлаж байгаа. За энэ болохоор Инкадогийн баруун талд байт юм биш үү. Дээрээс нь Сансар супермаркет, E-Mart, Carrefour, Ourish, за Номин супермаркет, M-Mart, Хам бүрэгдээ, Наран, Efes, Хануу, GS25, CU гэд бүх салбаруудаар нь худалдаалагдж байгаа. Холбогдох утас нь 7717 3399 7717 3399. Та бүхэн маань хушгин брэнд гээд одоо хушгин цэг имэн болон хушгин брэнд гээд одоо сошиал хуудасууд руу ороод одоо илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай гэж хүсье. Баярлалаа. За баярлалаа. За ингээд Whitney Houston-ы 2 дахь цомог гарснаар Beatles, Bee Gees хамтлагууд рекордыг хүртэл эвддэг. Ингээд барууны ертөнц одоо хар арьстай дуучнаар цагаан арьснуудыг байлдан дагуулах гэсэн энэ продюсерийн хүсэл биелэлээ олсон гэсэн үг. 1987 онд I Wanna Dance with Somebody гэдэг нэг дуу байдаг. Тэрний клипэн цацагж байгаа юм л да. Энэ клипэн дээр түүний тэр цайлган гэгээлэг төрхийг харуулж байгаа. Гэтэ яг энэ түүний цайлган гэгээлэг төрхийг харуулсан хамгийн сүүлчийн уран бүтээл. Учир нь яг энэ мөчөөс хойш Whitney-гийн амьдрал бүр эрс өөрчлөгдөж эхэлдэг. Америкийн харууд түүнийг урагч гэж үзүүлсэн. Түүнийг хар арьс тийм байж. Ритм R&B биш те. Ягаад энэ цагаан арьснууд зориулж хөнгөн хийсвэр дуу дуулаад байгаа юм бэ гэж шүүмжлэлдэг. Хар арьснуудын эрхийн төлөө тэмцхийн оронд чи мөнгөний төлөө ийм хоосон дуу дуулдаг гэж бүр шүүмж хаасайг газар авт. 1989 онд Soul Train Music Awards арга хэмжээний үеэр үзэгч түүнийг бүр бүү гэж бүр эсэг үзтээ. Whitney-гийн сэтгэл зүйд бүр үнэхээр цохилтолдог. Ховц солих хүрээнд ганцаар хідэн цаг үйлц сууд юм бүр. Дараа нь продюсерудаа ингэж хэлдэг.
би дахиж ийм хийсвэр попд дуулмааргүй байна. Та нар зөвхөн мөнгө л бодож байна. Та нар намайг бүр огтхонч бодохгүй байна гэдэг. Одоо яг нөгөө одуудын хөрхий тэр хувь тавил яг ингэж эхэлж байгаа шүү дээ. Burn out гэдэг нь тий. Энэ үеэс хэвлэл мэдээллээр түүнийг бүр харт амь хэрэгэлдэг гэдэг мэдээлэл бүр ингэж гарч эхэлж байгаа. Гэвч хувь зайны шоглоом гэлтэй энэ арга хэмжээнд дэр энэ өөрийг нь бүү гэдэг арга хэмжээнд дэр тэрээр ирээдүйн нөхөр Бобби Браунтай танилцдаг. Бүхний хайртай гэгээлэг дүр төрхтэй охин тэр цагаас хойш муу охин болж хуурна. Учир нь Бобби Браун бол R&B урсгалаар дуулдаг. Авиаслаг бүжигчин мөн Уитниг адил тухайн үеийн супер оддын нэг байсан. Гэвч шоу бизнесийн одоо ертөнц болон хэвлэл мэдээллийн түүнийг bad boy гэж одоо хочилдог байсан. Бобби Браун бол харт амь хэрэгэлдэг. Илүү дуулаанд хэрэгт одоо нэр нь холбогддог. Хууль сахиулчдын хараанд байн гурцдаг. Олон эмэгтэйтэй нэр холбогддог. Хит хитэн хүүхдийн эцэг болсон хүн байсан. Ер нь л одоо ингээд сөрөг дүрийн баатар гэсэн үг. Тэдний хамт байгааг дүрсэнд буулахаар папарац тэдний араас байн мушигдаг болж. Энэ бүхнээс Бобби болохоор өөрөө илт таашаал авч хагаад Уитний хөөрхий чимээгүй нэг инээмсэглээ сууж. Гэвч тэдний харилцаа хөшигний ард үнэхээр асуудал дагуулж эхэлдэг. Нөө Робин Кроуфорд гэдэг нэг найз бүсгүй нь Бобби Брауныг Уитнигийн амьдралд үнэхээр сөрөг нөлөө үзүүлээд байна гэж одоо үзэж байгаа. Тэгэд өөрийнх нь эзэлж байсан тэр байр суурийг бас булаах өрсөлдөгч гэж хараад түүнтэй ингээ хүчтэй тэмцэл өрнүүлчихдээ. Ингээд Робин Кроуфорд бүсгүй болон Бобби Брауны хооронд үйл ойлголцол харилцааны хурцмал байдлын дундуур Уитний одоо 3 дахь цомгийнхын бичлэгийг эхлүүлнэ. Энэ удаа тэр Babyface, Stevie Wonder зэрэг томоохон уран бүтээлчтэй хамтран ажиллаж уран бүтээлдээ илүү их гүн гүнзгий ханджаа. Үүний зэрэгцээ тэр гинэн хонгор төрхөө орхиод үсээ богиносгосон, илүү дэгжин, илүү төлөвшсөн, илүү супер одын төрхийг бий болгож. Ингээд 1990 оны 11 дугаар сарын 6-нд Уитни I'm Your Baby Tonight гэдэг нэртэй 3 дахь цомгоо гаргана. Rolling Stone сэтгүүл энэ цомгийг түүний хамгийн шилдэг цомог гэж онцлон одоо дүгнэв. Энэ цомгийн 2 сингл нь Billboard Hot 100 гэдэг чартд эргүүлээд бүр 2 дуу хоорондоо нэгдүгээр нь л өрсөлдөж байгаа шүү дээ. Тэгэхээр Уитни Хьюстон бүх өрсөлдөгчөд арсан. Зөвхөн өөрөө өөртөө л өрсөлдөх хэмжээний түвшинд хүрээд дэлхийд дахинд үнэмлэхгүй агуу хар эс дуучин гэдгээ одоо баталж байгаа. 1992 онд Бобби Браун Уитнид гэрлэх санал тавиад тэд хурмаа хийнэ. Өнгөн дээр тэд аз жаргалтай хос мэт харагдж байсан ч гэсэн яг үнээрхтэй амьдрал нь улам бүр хяналтаас гарч. Харт амх болон одоо бусад мансуурал бодисын хэрэглийн нэрчимжээд Бобби болохоор өөрөө бүр хууль зөрчиг элдв хэрэг нөгөө төвхөд орооцолдох нь бүр энгийн үзэгдэл болж. Үүгээр зогсохгүй тэр баруун солгоогүй ихнэрээ хуурч ил цагаан мэхлэх болсон. Гэвч энэ бүхнийг Уитни яагаад ч юм төвчин түүнтэй хамт байсаар л байсан. Хизээ нэг хайртай хүн өөрчлөгдөн гэж найдсан юм уу эсвэл аль хэдийн түүнийг орхиж чадахгүй болсон байсан уу гэдэг нь бол тодорхойгүй. Гэхдээ нэг зүйл үнэ. Урдын гин цайлган аз жаргалтай охиноос одоо юу ч үлдэг. Яг энэ хямралын үеэр The Bodyguard бие хамгаалж кино тоглох санал ирж. Энэ кинон алдартай дуучин бүсгүй түүний бие хамгаалж хоёрын хайрцаглалын харилцаа мөн хэрцгий нөгөө шоу бизнесийн ертөнцийн талаар өгүүлнэ. Уитни удаан ирэлцээг. Гэхдээ ер нь жоохон бодсон ч гэсэн өөрийн амьдралтай хамгийн гол энэ зохиол нь тун ойролцоо санагдсан болохоор шууд саналыг хүлээгээд авчихдээ. Кинонд ер нь кантри дуучин Dolly Parton нэг алдартай дуу coverлж дуулах хэрэгтэй болсон. Тэгэхээр нь хоёр хуулиар бичлэг хийж үзсэн ба. Нэг нь уламжлалт хөгжмийн найруулгатай, нөгөө нь гэхдээ туршилтын маягаар акапеллагаар гэсэн ямар ч хөгжимгүй ганцаараа дуулдаг. Энэ хоёр хуулиар эхлүүлж. Туршилтын хөлбөрт нь Уитни бүр 40 секунд турш ямар ч хөгжимгүйгээр ууланд дуулжээ. Киноны гол дүрийн одоо хамтарч Кевин Костнер болон Уитнид энэ хөлбөр үнэхээр таалагдсан. Энэ оновчтой гэж үзсэн ч гэсэн продюсерууд ихэндээ хөгжимгүй эхлэнэ гэдэгтээ санал нийлээгүй. Гэвч Кевин Костнер Уитни хоёр ятгахсаар хагаад тэднийг ятгах чадсан. Энд бол домогт I will always love you гэдэг дэх. Хэдийгээр энэ Dolly Parton-ы анх одоо дуусан бүтээл байсан ч гэсэн Уитнигийн хувилбарт дэлхийд шууган тарьж кино ертөнцийн хамгийн чухал саундтрекийн нэг болж байгаа. Энэ дуу Billboard чартыг бүр дараалан 2 сарын турш тэргүүлж зөвхөн энэ 43 сая хувь борлогдоод Грэммигийн 2 чанал үрдэж бүр Оскар хүртэл нэр дэвшдэг. Энэ дуу зөвхөн Bodyguard-ийн амжилтын гол тулгуур болоод зогсохгүй. Уитнигийн карьерийн бүр ориглон болж. Ингээд 1993 онд Уитни Хьюстон охин Бобби Кристинага үлгий давт. Охиноо төрүүлсний дараа тэдний харилцаа хэсэгтээ нэг нам жим тогтун байсан ч гэсэн энэ байдал гэтээ удаа үргэлж чадаагүй. Бобби Браун хуучин нөгөө замбраагүй амьдралдаа буцаал иргэн орж харин Уитни болохоор энэ гэр бүлийн дарамт шоу бизнесийн хит ачаалт дунд үнэхээр туйлдж эхэлт. Ар гэрийн асуудал, эцэг менежерүүдийн шахалт, хит их ажлын ачаалаас болоод бүр турж ицсэн тамир тэнхээгээ Уитни алдаж эхэлдэг.
түүний нэр хүнд авьяасаар нь бусад хүмүүс түүний нэр хүнд амьдралаа залгуулдаг болсон. Хинч түүнд тэгэхээр амсгих боломж өгөхийг хүсээгүй. Тэр Уитни Хьюстон тайзан дээр чимээг хүн бөхөж эхэлдэг. 1998 онд тэрээр My Love Is Your Love гэдэг нэртэй 4 цомог гаргана. Түүний синглүүд Billboard чартыг мэдээ дахиад тэргүүлнэ. Амжилт нь үргэлжлээл. Rolling Stone сэтгүүлээс түүний дуу хоолойд гэхдээ өмнөхөөс нэг арай өөр үл мэдэгдэх гуниг шингэсэн талаар онцлон бичиж эхэлдэг. Тэр тайзан дээр гарах бүртэл ихэд хөлөрч тоглолтын төгсгөлд заавал эмч байлгадаг бүр болсон. Харт амхны хамаарлан түүний эрүүл мэнд авиас хоолойг нь бүрэн идэж эхэлдэг. 1990-ад оны төгсгөл 2000-ад оны ихэнх үеэс Уитни Хьюстны нэр хүнд дорож эхэлдэг. Шин зуунтай зэрэгцэн шин тренд, шин одууд төрж байгаа шүү дээ. Гэсэн хэдий ч 2001 онд тэрээр Sony BMG Music Entertainment-тэй 100 сая америк долларын үн бүхий 6 синглийн тим гэрээчтэй. Харамсалтай нь түүний эрүүл мэндийн байдал энэ гэрээний үргийг биелүүлэхэд үнэхээр саадуулжсэн. 2002 онд түүний эцэг Джон Хьюстных нь биеийн мудаад гэтээ нас барахын өмнөхөн санаанд оронгүй нэг алхам ичдэг. Тэрээр охиныхоо буюу Уитнийг гэрээнийхэн үргийг биелүүлээг үгээд шүүхэд өгчтэй охиноо. Охиноосоо энэ мөнгийг гаргуулсан авахыг оролцсон бүр олон нийтийг гайхшруулж. Джон Хьюстон энэ гэрээгээ өөрийн Джон Хьюстон Enterprise компаниар дамжуулан байгуулсан. Ингээд 2003 онд гэтээ ашгүй нас барснаар ашгүй гэж хэлсэн дуушлаар гэтээ нөгөө Уитнигийн өмнөөс бодоход ингээд нас барснаар энэ шүүхийн маргаан хаагддаг. Уитни бүр аавынхаа оршуулганд очдөг байхгүй. Ингээд гэхдээ энэчээс ахаал хүн цохилтыг мэдэрчдэг өөр юмд. Харин тэр тайзнаас хөндөрч Уитни охиндоо ирнэ бүхний зорилгоо шийддэг. Хар тамхинаас гарах эмчилгээнд хамрагдана. Эрүүл мэндэд анхаарах хичээсэн ч гэсэн амьдралынхны асуудлууд араас хөвөрсөөр л байсан. 2006 онд Бобби Браун өөр эмэгтэйд бүр би сэтгэл алдарцсан гэд одоо чамааг би хайрлахгүй гэж хэлснээр ингээд тэдний гэрлэлт төгсгөл болж. Ингэснээр Уитний хүрээлэх хүмүүс улам цөөрч эхэлсэн. Аав нас барсан. Амьдралынх нөгөө түшиг тулгуур байсан нөгөө бүсгүй Робин Крофорд нөгөө Бобби Браунс болж түүнээс хөндөрсөн. Ээж нь болохоор түүнийг тайзан дээр гарахыг шаардаад идэг. Энэ бүхэн түүнд би ер нь хинт хэрэггүй болж дээ гэдэг бодлыг төрүүлсэн. Яа. Ингээ Бобби Браун түүнийг нас барснаас хойш өгснийг ярьцлаганда ингэж хэлсэн байдаг. Уитнийг ээж их сүсэг бишрэлтэй хүн байсан. Тэр Уитни Крофорд хоёрын харилцааг бүр хэрэг хүлээмж хөрчсөн бол тэр одоо үдээд амьд мэд бүх юм сайхан бүгд ажралтай байх байсан болов уу гэж би боддог ингээд. Ингэж хэлсэн байдаг. Гэвч зул бүхнийхэн өмнө бадмалдаг гэдэг шиг 2000 онд тэр сүүлчийн I Look to You гэдэг цомог гаргад. Энэ цомог платинум цомог болсон ч гэсэн ганц шагнал авч чадаагүй. Харин түүний урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлээд 2010 онд Bet Awards гэдэг шагналыг гардуулсан түүнд бүх зүйл ер нь дууссан юм байна да. Урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж надад шагнал өгч ин даа гэд. Ингээд нэг хачин бодлыг төрүүлждэг. Үнэхээр ч цаг үе өөрчлөгдөж Rihanna, Kanye West зэрэг шинэ одод хөгжмийн ертөнцийн ноёргож эхэлж байгаа шүү дээ. Ингээд хөөрхий Ахмад дайчны хувьд түүнийг олон арга хэмжээнд хүндэтгэлээр зүгээр өрдөг болж. Ингээд 2012 оны 2 дугаар сард тэр Грэммигийн шагнал гардуулах ёсолд урилгаар оролцоолж хамгийн нэвтрүүлгийн ихэнд хилдэг Beverly Hilton зочдуудад байрлаж. Гэвч тэр шин нэгэн эмэгтэй явдал тохиолдог. Буудлын ажилтан яаралтай тусламжийн 911 дугаарт 45 орчим насны нэгэн эмэгтэйг Ванта усанд ухаангүй байдалтай олцсон амьсгалахгүй байгааг мэдэгддэг. Түргэн тусламжийн баг шуурхай хүрэлцэн ирсэн ч гэсэн харамсалтай дэндүү оройтсон байсан. Цагийн дараа тэд энэ эмэгтэй бол дэлхийд алдартай дууч Уитни Хьюстон болохыг мэдээлдэг. Энэ явдал шоу бизнес ертөнцийг цочирдуулж олон хүн маргаашуулах Грэммигийн ёслыг үргэлжлүүлэн утгагүй гэж үзсэн. Гэвч актив энэ хүндэтгэлийн арга хэмжээгээ Уитни Хьюстны гигэн тусгал зориулын явуулгаар шийдвэрлэдэг. Энэ шин Уитни өөрийгөө барьж чадалгүйгээр дахин хар тамхитаад усанд орж байхдаа зүрх нь гинт зогссон. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслол 2012 оны 2 дугаар сарын 18-нд нөгөө Нью-Йорк гэдэг нөгөө жижигхэн хотын шинэ найдвар сүмд болж өнгөртөө. Энэ ёслолд 1500 гаруй хүн оролцсон. Хотын захиргаа нь түүний гигэн турсалд хүндэтгэл үзүүлээд Нью-Йорк хотын далбайг хагас бүхэлдэх. Ингээд 2023 онд буюу 2 жилийн өмнө Rolling Stone сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн 200 хамгийн шилдэг дуучин гэдэг жагсаалтын 2 дугаар байрт Уитни гэсэн орд. Яа амар юм те. Би нэг хаанаас л уншижсэн юм аа. Тэр зүйлийг гаргахын тулд амьдралаараа те ингээд бүр
гонгийн тэр одоо хамгийн тэр доотлын депресд орж иж тэр зүйл гардаг. Би тэгтээ тэр найзаагаа тийм байгаасаа гэж хүсэхгүй л дээ. Гэхдээ тэгжиж л тэрнээс тийм юм гардаг юм. Тэрийг нь бид нар сорж амталж гоё мэдэрч амжих дуртай гинэ. Тэгэхээр яг тэнд бүтээж байгаа улсууд бүр ингээд одоо энгийн сонсогчтой тэр хүмүүсийг тэжээхийн тулд өөрөө бүр хит дахин тэр гонгийг мэдэрч ингэж бүр амьдралаараа ингэх хэрэгтэй. Тэгээд энэ дэр чи яг эн чинь нэг юм яг ингээд болж байгаа яг тохиолдолд бүрддэг шүү дээ, тий. Яг тэрэн шиг ингээд харуудыг те нөгөө нэг хүлэн зөвшөөрөх тэр нэг олон жил бугалцсан байсан тэр нөгөө хүмүүсийг яах маах гэл ингээд яг ийм юмуд бүгд авахч явцааргаад энэ ганцхан охин дээр л очсон юм шиг байсан. Тэгээд бид нар урд нь нөгөө хүннүүгийн түүх мөхтөр ер нь ярьдгийн. Энэ хүн мөн гэж бодцсон бол тэрийг яг нөгөө нэг гэр бүл нь тойрдог. Тэгээд тэрийг нөгөө хүргэхийн тулд бүгд яг тэрийг хүлэмжшөөрөө тэрнийхээ төлөө байд. Яг нөгөө аав ээж мэл нь эргээд ирж байгаа үе нь бол амар гоё юм л да тий. За энэ бол одоо үнэхээр явах ёстой гэд бүгд хүчөө өгöd хамгийн дотны хүмүүсэнд яг артлын хамгийн чухал хүмүүс нь байгаа сте. Кристиано Роналдо бас тийм байхгүй. Төсөө ах нь яг одоо нөгөө менежер тэр юм хийдэг. Тэгээ яг гэр бүлийнх нь тойроод үүдэг. Тэгэл Кристиано Роналдо ерөөсөө ингээл явцсан. Яг тэрэн шиг ингэж явж яжгаад эцэст нь тэр мөнгө гэдэг зүйл те тэр зүйл бүр ингээд хүний хүн биш болгож байна те тэр иргэн тойрных юм те амар. За ингээд шинжлэх ухааны таны мэдхэн Одон Мөндөр сувгийн Адар ан дээр нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрээд өндөрлөж байна. За энэ хүн нэвтрүүлгийг та бүхэн маань яг одоо NTV телевизээр үзэж байгаа. Мөн манай YouTube хуудас суулгах Одон Мөндөр гэсэн YouTube хуудасаас үзэж байгаа. За мөн дээрээс нь 83.3 болон 107 гэсэн хослогооныг шинжлэх ухааны таны мэдхэн Одон Мөндөр сувгийн хамт олон та бүхэндээ хүрэхээр нээн ажиллаж байгаа. Та бүхэн маань бас манай 83.3 болон 107 гэсэн хослогоонууд маань тааруулан сонсоорой. Дээрээс нь энэ хүн нэвтрүүлгийг та бүхэнд хүрэхэд Улаанбаатар гурил компани хамт олон маань болон Хушгин брендийн хамт олон маань ивент итгэн оролцлоо. Баярлалаа танд. За баярлалаа гэнэ. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Одон Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одон Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны таны мэдхгүй Монголд ялах болтугай.